30 хоногт 3 сая хуримтлуулъя 14 дахь өдөр хэрхэн өнгөрсөн бэ? За админ өглөө босоод өнөөдөр UNDM Home Store дээрээ лайвтай байгаа. За тэгээд өглөө босоод ор дээрээ хураачаад охиндоо эртхэн өглөөний цайгийг хийж өгчөөд за охин маань жоохон гүйлгээд исэн учраас одоо шинэ агаа гарсан намрын ургац гарч байгаа болохоор хулууны зутан хийж өгчөөд за тэгээ мэдээж бантангаа хийн. За тэгээ нэг гэртээ нэг юу ячнээ гуйлаа шийчээд за тэгээд эртхэн шиг ер нь гарах төлөвлөө байна. За тэгээ админ нөгөө Ботомо Монголиагаасаа Village брендийн нүүр угаагчаар эхлээ нүрээ цэвэрлээд за хоёр шатлалтай нүрээ угаадаг байгаа. За тэгээ хамгийн гол нөгөө арьс арчилгаа чинь юу байдаг те манайха цэвэрлэгээ байдаг те. За тэгээ Bexel брендийнхаа ингээ угаагчаар бас давхар угаагаад за Bexel брендийн угаагч маань гол нь 20-3 минут угаадаг. За тэгээ царайгаа харуулдаг учраас заавал маск тавьдаг байгаа. За тэгээ хоёр маск тавьчаад гарна. За энэ Ботомо Монголиогоос авсан активгээ маск байгаа. За тэгээ энэ Big Mall-аас захиалж авсан миксер. За ингээм авсаархан яг гарт барихад шанах шиг хэлбэртэй. За тэгээд хэрэглэхэд маш авсаархан байдаг. За ийм хайрцагтайгаа ийм хөөрхөн савтайгаа за тэгээд энийг ингээ харуулжна. За ингээд угаачин, цэнгэлчин бүх юмтайгаа ирсэн. За охин маань ингээд нухаш хэлбэрээр бас гарт нь бариулах юугаар авсан. За энэ хөөрхөн шүлсэвчийг бас нөгөө хамтарч ажилладаг халиуна агчаасаа захиалдаг байгаа. За тэгээд минь өнөөдөр гулаашаа хийчээд эртхэн гарнаа. За тэгээд аяг тавгаа угаан бас ажил байна. За тэгээд минь UNDM Home Store дээр лайв хийчээд за тэгээд өнөөдөр 130 мянган бараа бүтээгдэхүүн бартартаад айгүй хөргөө унааны мөнгө 10 мянган төгрөг өгсөн. За тэгээ бэлэн мөнгө аваагүй байсан учраас ер нь орлого маань байрнаасаа хөдлөөгүй. Royal гэд энэ бичлэгэнд төрүүлээд орсон байгаа тий. За ингээ 305 мянган төгрөг хэвээрээ байна. За нисгээс ингээ унаа олдохгүй нэлээд юм бол